Монгол Улсын засгийн газрын 2025 оны төмөр замын салбар зам барихтай холбоотой зарим арга хэмжээний тухай 21 болон 105 дугаар тогтоол Бага хангай хөшгийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай 86 дугаар тогтоолуудыг үндэслэн Бага хангай хөшгийн хөндий эмээл чиглэлийн төмөр замыг барих ажлыг Монголын төмөр зам төрийн өмчит хувьцаат компани 2025 оны 4-р сарын 24-ний өдрөөс бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэн эрчимтэй өрнүүлж байна. Нийт 127.3 км урт энэхүү төмөр замын голын дааз 25 тонн, жилд 30 сая тонн хүртэл ачаа тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд 4 өртөө, 3 зөвлөгтэй байхаар төлөвлөгдсөн. Бага хангай хөшгийн хөндий эмээл чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтыг үндэсний 90 аж ахуйн нэгж байгууллагын 3578 инженер техникийн ажилтан 1947 техник тоног төхөөрөмжтөөр гүйцэтгэж байна. Төслийн хүрээнд 25.6 сая метр куб газар шорооны ажил, 1266 урт метр дамнуурууд гүүр, 125 ширхэг хоолойн байгууламжийн ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар төслийн 1-р үе шат буюу эхний 87 км хүртэлх хоолойн ажил 100%, газар шороо болон 5 байршилд гүүрэн байгууламжийн угсралт 99.8% гүйцэтгэлд хүрч үндсэндээ дуусах шатанда ороод байна. Түүнчлэн замын дэд бүтцийн ажлыг төлөвлөгөөт хуваарийн дагуу гүйцэтгэж байна. Бага хангай хөшгийн хөндий эмээл чиглэлийн төмөр зам ашиглалтанд орсноор нийслэл хот дундуур дамж өнгөрдөг 34 нэр төрлийн аюултай ачааг хотын гадуур тойруулан тээвэрлэх боломж бүрдэх юм. Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын төвлөрөл, түгжирлийг бууруулах, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх стратегийн ач холбогдол бүхий томоохон бүтээн байгуулалт юм.